Гадаад мэдээний хөтөлбөрийн дараагийн хэсэг нь Америкийн нэгдсэн улс болон Итали улсын хоорондын харилцаатай холбоотой. Нэгэн цагт Итали улсын ерөнхий сайд Георги Мелони ерөнхийлөгч Трампын Европт хамгийн ойрын холбоотон байсан. Тэгвэл Америкийн нэгдсэн улс Иранд эхлүүлсэн дайнтай холбоотойгоор Итали улс энэ дайныг дэмжээг өгөөд энэ цагаас хойш хоёр улсын харилцаа хөндийрсэн гэж хэлж болно. Ялангуяа ихтологийн уулзалтын үеэр Дональд Трамп болон Георги Мелони нарын уулзалтын үр дүнгийн талаар тус хоёр улсын хэвлэлүүдэд өөр байдлаар мэдээсэн хоёр удирдагчийн хоорондох харилцааг хурцдагсан юм. НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте Fox News-д ярьцлага өгөхдөө Ираны эсрэг дайнд Европын орнууд хэрхэн дэмжлэг үзүүлж байгааг нь тод жишээ болгож Итали дахь Америкийн нэгдсэн улсын цэргийн баазуудаас 500 байлдааны нисэх онгоц хөөрсөн хэмээн мэдэгдсэн энэхүү маргааны эхлэлийг тавьж өргөлөө. Гэвч Италийн ерөнхий сайд Жоржо Мелонигийн засгийн газар лавг гарагт НАТОгийн тэргүүний энэхүү мэдээллийг эрс нэцав. Италийн батлан хамгааллын сайд Гуидо Кросетто албан ёсны мэдээлэл хийхдээ тус улс үндсэн хууль болон олон улсын гэрээнийхээ дагуу Америкийн нэгдсэн улсад зөвхөн техникийн болон логистикийн буюу шууд байлдааны бус зориулттай нислэг үйлдэлийг зөвшөөрсөн бөгөөд үүнээс давсан альва хүсэлтээс эрс татгалцсан гэдгээ онцлон тэмдэглэжээ. Тэрээр цэргийн ажиллагаатай ямар ч хамааралгүй Марк Рюте логистикийн нислэгүүдийн байлдааны ажиллагаатай хольж утхан бүрэн төөрөгдүүлсэн мэдээлэл тараасанд маш их гайхаж байгаагаа илэрхийлжээ. Энэхүү үйл явдал нь сүүлийн үед хурцтмал болоод байсан Америкийн нэгдсэн улс болон Италийн удирдагчдын харилцаан дээр дахин гал нэмлээ. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн кампанит ажлыг дэмжихээс татгалцсан Италийн засгийн газрыг буруутгаж ерөнхий сайд Мелони руу хувийнх нь хувьд дайрч давшсан мэдээлэл хийсэн юм. Үүний зэрэгцээ Италийн дотоод улс төрч маргаан ширүүсэж сөрөгчний удирдагчид засгийн газрыг парламентд яаралтай тайлбар хийхийг шаардсан. Зарим хууль тогтоогчид нэг бол засгийн газар бидний хуурсан эсвэл Рюте нарсчихсан байх хэмээн хатуухан шүүмжилж байна. Нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд НАТОгийн албаны төлөөлөгч Рюте зөвхөн холбоотнууд хоёр талд гэрээгээ хэрхэн хэрэгжүүлж бүгд л онцлсон хэмээн тайлбар хийжээ. Одоогоор Италид Сицилийн Сигонелла болон Авионы зэрэг Америкийн нэгдсэн улсын цэргийн 120 орчим байгууламж байрладаг байна.